Цаануу нээлттэй нийгэм форум болон оюуны инновац төрийн бас байгууллагаас хамтран үргэж байгаа Legal Talk подкастын шинэ дугаартаа тавтай морил. Манай өнөөдрийн дугаараар захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ярилцгаална. За манай энэ удаагийн дугаарт маань хууль зүйн ухааны доктор, судлаач Дөлгөөн багш маань болон судлаач Хулан нар маань оролцож байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За сэдвийн агуулга руу орохын өмнө бидний энэ удаагийн дугаар маань нээлттэй нийгэм форумоос эрхлэн гаргадаг шүүхийн шийдвэрийн судалгаа бүтээлийн цуврал 14-т хэвлэгдсэн захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлсэн шүүхийн шийдвэрийн судалгаа хэмээх бүтээлд үндэслэн хүрж байгааг одоо хэлхэн зүг болов. За уг судалгааны талаар эхлээд танилцуулбал хизээ хийгдсэн ямар онцлогтой судалгааны замын судлаачдын багаа эхлээд танилцуулаад өгөөч. За юуны өмнө энэ удаагийн подкастт дөрж оролцсон та бүхэнд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний зүгээс манай судалгааны багийг танилцуулах юм бол Дөлгөөн миний би, за судлаач, хууль зүйн ухааны магистр Хулан, за мөн хувь судлаач Отгон Дэлгэр бид гурав хамтраад за нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр энэхүү судалгааг бол хийж гүйцэтгэсэн байгаа. За энэ юу нь ямар ач холбогдолтой ямар судалгаа вэ гэхээр захиргааны хэм хэмжээний акттай холбоотой асуудал, за хэм хэмжээний акттай холбоотой за энэ практик болон онлайн судалгаа бол одоогийн байдлаар бол яг бүрэн хангалттай бол байхгүй байгаа, хийдэггүй байгаа. Гэтэл энэ хэм хэмжээний акт гэдэг маань бол 92 оны үндсэн хууль батлагдахаас өмнө буюу бүр социалист үеэс эхлээд ерөөсөө энэ захиргааны эрх зүйн салбарт бол байнга хэрэглэгдээд явж исэн ийм одоо нэг эрх зүйн акт байгаа. Тэгэхээр энэ эрх зүйн акт маань өөрөө яагаад чухал ач холбогдолтой байгаад байна вэ гэхээр нөгөө хууль тогтоомж гэдэг бол өөрөө байнга давтагдах шинжтэй. За дээрэс нь нийгмийн амьдралд одоо нийгмийн амьдралын одоо нарийн тодорхой мэрэгжлийн зүйлүүдийг бас байнга хуульчлах ийм боломжгүй байгаад байдаг. Тийм ч учраас тэр нөгөө социалист нийгмийн үеэс л энэ хэм хэмжээний акт өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг одоо эрдэмтэн багш нар бол гаргаж ирээд за дээрэс нь хууль тогтоогчийн зүгээс ч гэсэн лээ энэ хэм хэмжээний актыг бол хэрэглэж ингэж барьсан байгаад байгаамаа. Гэтэл нөгөө 92 оноос хойших ном сурах одоо судалгааны бүтээлүүдийг хараад үзэнгүүт нэлээд ховор байгаад байгаа хэм хэмжээний актын судалгаа бол өөрөө. За ялангуяа шүүхийн практикт хэм хэмжээний актыг юу гэж үзээд байгаа. Тэ буюу шүүхийн одоо практик судалгаа маань бол нэг хомс ийм одоо нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас энэ практик судалгааг шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэдгийг бол бид нар ингэж бол сонгож авч хийсэн байгаамаа. За энэ шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний хувьд бол бид нэр үндсэндээ бол анхан болон давзаал ташны шүүх, за дээрэс нь улсын дэд шүүгээр шийдэгдсэн одоо захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нийт 54 шийдвэртээр бол дүн шинжилгээ хийсэн байгаа. За энэ 54 шийдвэр маань болохоор 2016 оны 7 сарын 1 буюу захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойших 7 сарын 1-ээс 2023 оны 5 сарын 1-ний өдөр хүртэлх ийм шүүхийн шийдвэрт бол дүн шинжилгээ хийсэн байгаамаа. За ингээд эдгээр 54 шийдвэрт бол бид нэр үндсэн 4 одоо агуулгаар бол бүлэглэж бол дүн шинжилгээ хийсэн байгаа. За эхний асуудал маань юу байсан бэ гэхээр бол энэ захиргааны хэм хэмжээний акт гэдэг маань бол захиргааны ерөнхий хуулийн 59-ийн 1-ээр бол тодорхойлогдсон. За ямар одоо эрх зүйн шаардлагууд тавигдах вэ гэдэг асуудал бол мөн захиргааны ерөнхий хуульд бол наривчлан тодорхойлогдсон байгаа. За гівчиг бодит байдал дээр болохоор нөгөө захиргааны ерөнхий хуулийн бид нар 37-гийн 7 буюу одоо тусгай тохиолдол гэж яриад байдаг тийм захиргааны актын тусгай тохиолдол. Энэ хоёрыг яаж ялгах юм бэ гэдэг асуудал бол практикт маш их эргэлзээ үүсгээд байна. Анхан болон давах дээр 37-гийн 7 гэж шийдээ явж байхад гинт дээжүүхтэр очингуудаа хэм хэмжээний акт байна гэж шийддэг ч юм уу тий. Тэр ийм асуудал байгаад байгаа учраас энэний ялгаа цагийг ер нь бол гаргах хэрэгтэй байна гэдэг нэгдүгээр асуудал. За хоёрдугаар болохоор энэ захиргааны хэм хэмжээний акт бол өөрөө хуулиараа улсын нэгдсэн бүртгэл бол заавал бүртгэгдсэн байх хэрэгтэй. Энэ бүртгэлийг бол бид чи яам бол нөгөө объектив хяналт буюу урьдчилсан хяналтыг хийгээд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр дааж мөрдөх хэрэгтэй тий. Гэтэл нөгөө практикт бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актууд өөрөө хүчин төгөлдөр болоо яваад байдаг. Тэгэхээр энийг шүүх ер нь бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг шүүх юу гэж дүгнээд байгаа юм бэ гэдэг хоёрдугаар асуудал байгаа. За гуравдугаар асуудал болохоор захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэл гаргах одоо ямар нөхцөлд үүсэх юм бэ тий. Яг хууль заасны дагуу бол эрх хууль ёсны ашиг сонирхлын зөрчигдсөн эсвэл
зөрчигдөж болцсошгүй тохиолдолд хэм хэмжээний акт төр маргах хэрэгтэй байгаа даа тий. Тэгэхээр шүүх яг энэ тодорхойлтыг юу гэж дүгнээд байгаа юм бэ гэдэг 3 дугаар бүлэг асуудал байгаа. За 4-р болохоор хуулиар бол захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэл гаргахтаа бол зөвхөн хүчингү болгох эсвэл хүчин үйлдэл бус тооцоолгын хэмжил гаргаж болно тий. Гэтэл практикт болохоор өөр одоо илт хууль бус тооцоолох ч юм уу тий. Өөр одоо ийм хэмжлийн шаардлагууд гаргаад байгаа ийм нөхцлүүд байна. Тэгэхээр энийг шүүх юу гэж дүгнээд байгаа юм бэ гэдэг ийм үндсэн 4 агуулгаар бол бүлэглэж дүн шинжилгээг энэ 54 шийдвэр төрөл хийсэн байгаамаа. За мөн энэ одоо дүн шинжилгээгээр бол бас харьцуулсан судалгаагаар манайхтай одоо эрх зүйн бүлийн хувьд бол илүү ойрхон, ялангуяа энэ захиргааны эрх зүйн хувьд бол нэг эрх зүйн бүлд хамаарч байгаа Японыг сонгож бол хийсэн байгаамаа. За тэгэхээр захиргааны акт тэр дундаа одоо захиргааны тусгай тохиолдлоос бол ялгахдахгүй байгаа тухай судалгаанад урьдсан байсан тийм. Тэгэхээр энэ тухай онлын хувьд тэр нь гол ялгаа нь юу гэдгийг за ингэж ялгах нь ямар ач холбогдолтой байд юм болов. За тэгээд мөн одоо шүүхийн практикт энэ хоёрыг яаж ялгаж байгаа юм бол гэдэг талаар улам судлаач байна. За баярлалаа. Яг энэ 37-гийн 1 дээр бол захиргааны актыг за 37-гийн захиргааны ерөнхийлөн 37-гийн 7 дээр бол захиргааны актын тусгай тохиолдол гэж нэрлэдэг буюу одоо олон этгээдэд чиглэсэн за олон гэхээс илүү тодорхойлж болохгүй этгээдэд чиглэсэн захиргааны акт гэж нэрлэдэг. За тэгээд 59-ийн 1 дээр захиргааны хэм хэмжээний акт гэдэг 3 одоо үндсэн энэхүү ойлголтуудыг бол яг энэ одоо дүн шинжилгээнд дээрээ одоо ялгаа болон ижил төсөөтэй талуудыг нь харьцуулж одоо харуулахыг хичээсэн энэ судалгаан дээр. За тэгээд яагаад заавал 59-ийн 1-ээс 37-гийн 7-г ялгах шаардлага үүссэн бэ гэхээр одоо ингээд жишээлбэл газар цуцалж байгаа тохиолдол байлаа гэж төсөөлөе л доо. Тэнгүүд одоо яг тухайн одоо газрыг одоо цуцлах эрх бүхий засаг дарах тий нийслэлийн засаг дарах ч гэдэг юм. Засаг дарга шийдвэр гаргахтаа тушаал гаргахтаа нэг шийдвэрээр олон тооны этгээдийн одоо юугийн газар эзэмших эрхийг нь өмчлөх эрхийг нь цуцалждаг тий. Тэгэнгүүт энэ тохиолдолд зарим тохиолдолд одоо шүүхтэр захиргааны хэм хэмжээний акт ягаад тэгэхээр хэм хэмжээний акт л олон тооны этгээдэд чиглэдэг тий дахин давтагдах шинжтэй гээд захиргааны хэм хэмжээний акт гэж явж агаад тэр нь одоо ингээд энэ яг захиргааны хэмжээний акт мөн үү биш үү гэдэг мэтгэлцээ хүртэл өрнөдөг тий. Тэгээд тэр нь одоо шаш хатаараа явдаг. За энэ бол захиргааны хэмжээний акт биш байна. Эсвэл 37-гийн 7 байсан байна гэдэг ч юм уу. Эсвэргээрээ одоо үгдийн захиргааны хэм хэмжээний акт мөн байсан биш гэдэг үнэтэй цаашаа явах ч юм уу тий. Гэх мэтчлэнгээр өөрөө нөгөө захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний актыг ялгаагүйгээс үүдэлтэй ийм одоо кейсүүд үүсэх тохиолдлууд байдаг. Түүнчлэн өөрөө хамгийн одоо том асуудал нь өөрөө хэм хэмжээний акт болон за 37-гийн 7-г зөв ялгаж чадсанараа хэргийн харьяаллыг зөв тогтоох шүүхийн харьяаллыг зөв тогтоох боломжтой гэсэн. Яагаад тэгэхээр хэм хэмжээний акт бол өөрөө улсын болон тий 2-оос дээш одоо орон нутгийг хамарсан тохиолдолд бол шууд одоо тусгай журмаар шийдвэрлэгддэг тий. Эсвэл анхан шатны одоо шүүхээр шийдвэрлэгдлээ гэхэд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэдэг ч юм уу тий. Одоо нөгөө нэг хэрэг энэ шийдвэрлэх процессын үед бол ийм ялгаатай одоо хуулиар зохицуулсан учраас өөрөө яг 37-гийн 7 юу эсвэл 59-ийн 1 буюу хэм хэмжээний акт гэдэг зөв тодорхойлсноор өөрөө ямар бүрэлдэхүүнтэйгээр тий ямар журмаар хэргийг хинэн шийдвэрлэхийг гэдгийг хүртэл тодорхойлох юм ач холбогдолтой. Тэнгүүт одоо жишээ нь хэрвээ яг юм тодорхой тооны этгээдэд чиглэсэн захиргааны актыг өөрөө тий хэм хэмжээний актыг нэг анхнаасаа буруу тодорхойлоход явчих юм бол энэ өөрөө одоо хэрэг шийдвэрлэх процесс нь буруу болно. За түүнчлэн энэ дээр хамгийн гол бас нэг асуудал үүсээд ирсэн зүйл нь яг үүндээ 37-ийн 7-д заасан байгаа тэр тодорхой тооны этгээдэд чиглэсэн одоо захиргааны акт гэж нэрлэдэг байгаа. Энэ нь яг захиргааны акт юм уу эсвэл хэм хэмжээний акт юм уу гэдгийг хуулийн дотроос ч гэсэн ялгахад юм төвөгтэй асуудал үүсчээд байгаа. Яагаад тэгэхээр өөрөө
энэ нөгөө нэг хэм хэмжээний акт ч нөгөө одоо нөгөө хууль дээр заасан шинжүүдтэй байгаа тий байнга давтагдах олон тооны этгээдэд чиглэсэн гэдэг ингээд одоо 59-ийн 1 дээр ингээд хэм хэмжээний актын шинжүүдийг заасан байж идэг. Тэгэнгүүт нөгөө нэг хэм хэмжээний акт дээр байгаа тэр олон тооны одоо бүх нийтэд чиглэсэн гэдэг агуулга байгаа. Тэр нийтэд чиглэсэн гэдэг агуулгыг нөгөө 37-ийн 7 дээр заасан байгаа олон тооны этгээдэд чиглэсэн гэдгээс яаж ялгах вэ гэдэг нөгөө тодорхойгүй байгаа буюу одоо ингээд захааны ерөнхий хуулийн тайлбаруудыг харахаар яг ингээд тухайлбал ингэж тайлбарлаад байгаа байхгүй одоо нэг тодорхой нэг салбарт байгаа тий бүх этгээдэд чиглэж байгаа болвол энэ нь өөрөө хэм хэмжээний акта гэж тайлбарлангууд олон тооны одоо тодорхойлж болохгүй тооны этгээдэд чиглэсэн захиргааны акт ч гэсэн бас яг ижилхэн тодорхойлж болохгүй буюу тухайн салбарт байгаа салбарт нь хамаарсан захиргааны акт гаргажвал тэр нь бас ингээд захиргааны хэм хэмжээний акт юм шиг ойлгомжгүй нөхцөл байдал бүрдээд байгаа буюу одоогийн түвшин нөгөө эрх зүйн зохицуулалт маань ч гэсэн яг энэ 37-ийн 7 болон 59-ийн 1-2-ыг бүрэн одоо ингээд ялгаж зааглаж чадаагүй байгаа нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгээ энэ нь яаж харагдах вэ гэхээр одоо энэ юу нь болохоор 37-гийн 7 буюу тодорхойлж болохгүй тооны этгээдэд чиглэсэн захиргааны акт нөгөө захиргааны акт гэдэг нь малгай залтанд ор явдаг. Гэхдээ зарим шинжээр нь харахаар захиргааны хэм хэмжээний акт юм шиг юм нөхцөл байдал үүсээд тэнгууд энэ дээр нөгөө нэг за хэм хэмжээний актын гол нэг онцлог нь бол нөгөө байнга давтагдах шинжтэй байгаад байдаг. Тэгээ байнга давтагдах шинжтэй байдаг. Түүнчлэн тусгай одоо эрх олгогдсон этгээд л өөрөө хэм хэмжээний акт гаргана. Хуулиар тусгайл эрх олгож иж тэрнээс биш яг тухайн этгээдэд хэм хэмжээний акт гаргах буюу журам гаргах тийм эрх олгогдоогүй бол өөрөө хэм хэмжээний акт баталж болохгүй байгаад байдаг тэнгүүд нөгөө нэг захиргааны акт маань болно шүү дээ захиргааны актыг бол захиргааны албан тушаалтан захиргааны байгууллагаараа гаргах боломжтой байдаг. Тэнгүүд нөгөө нэг энэ хэм хэмжээний акт болон 37-гийн 7-2-ын тэр дундын байгаа одоо нэг тийм нюансыг нь өөрөө зөв тодорхойлж тэгээд тэр нөгөө нэг хид хідэн этгээд гэдэг тайлбарыг зөв гаргаж ирж тодорхойлохгүй болвол ер нь бол одоо энэ судалгааг хийснээс хоошоо ч гэсэн энэ агуулга маань ингээд яваал байгаа. Яг ингээд одоо энэ хэм хэмжээний акт уу эсвэл тодорхой тооны этгээдэд чиглэсэн захиргааны акт юм гэдэг бол одоо хүртэл тодорхойгүй бас хэвээр явж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол ер нь цаашид ингээд нэг мөр тодорхой болгох шаардлагатай бид нар бас нөгөө саналаараа илэрхийлж байсан. Тэгээд яг энэ дүн шинжилгээний хүрээнд бол одоо бид хэдийн хийсэн тэр 54 тохиолдлоос яг 5 тохиолдол нь бол энэ одоо 37-гийн 7 болон 59-ийн 1-2-ыг ялгахтай холбоотой л ерөөсөө юм кейс байсан. Энэ хэм хэмжээний акт юм уу? Эсвэл захиргааны акт юм уу? Гэт 3 шатны шүүхэнд гуруулаа өөр дүгнээ гаргаад ирсэн тийм ер нь бол энэ 5 тохиолдол нь тийм тохиолдлууд байгаад байгаа. Тэгэхээр цаашид бол бид нар яг энэ асуудлыг ч гэсэн ер нь бол ингээд хүндсэн хിവэрэ байгаад энэ хуулийнхаа зохицуулалтыг ер нь бол ингээд нэг мөр болгох хэрэгтэй байсаар л. Тэгэхээр ерөөхдөө процессын хувьд бол асар том ялгаатай юм шүү дээ. Ер нь бүрэлдэхүүнтэй шүүгчүүд шийдвүүгүй юу гэдэг дээр хүртэл том ялгаа гарч ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд шүүхийн практикт ер нь яаж ялгсан юм шиг харагдаж байна. Хоёр шинжийг нь ер нь харж байгаа талаар дурдсан байсан тий. Тэр талаар дэлгэрүүлвэл. Тийм. Ер нь бол шүүхүүд яг нэг мөр болоогүй байгаа. Яг тэр тухайн 5 тохиолдлоос харах юм бол нэг мөр болоогүй одоо шат чатны шүүхүүд бүгд ингээд шат чатандаа ингээд өөр шийдвэрлээд тавьчихдаг. Тэгээд тэр нөгөө нэг одоо байнга давтагдах шинжтэй болон нөгөө нэг нийтлэг шинжээр одоо тодорхойлогдож болох үз гэдэг байгаа тий. Тэрийг бол шүүхүүд өөр тайлбарлаж байгаа. Ерөөсөө тийм нэг мөр тодорхойлт үүсээгүй байгаа. Тэгэхээр бид хэдийн тэр дүн шинжилгээс нь 5 тохиолыг тавууланг нь харахаар яг ингээд бүх тохиолдолд бүгд өөр шинжээр ингээд өөр дүгнэлтүүд өгсөн. Тийм кейс байгаад байгаа учраас яг энэ нэг мөр бол тэнд хариулах боломжгүй. Яг 5 тохиолын маань зэрэгцүүлж уншиж байгаа л тэндээс өөрсдөө нэг л дүгнэлт хийх боломжтой. Шүүхүүд нэг мөр шийдвэр гаргахгүй байгаа юм байна л гэдгийг харах боломжтой. Энэ захиргааны хэм хэмжээний акт болон тусгай тохиоллыг ялгах дээр нэм санхүүгийн зохицуулах хорооны тогтоолтой холбоотой кейссэн тий. Тэн дээр захиргааны хэм хэмжээний акт нь бүртгэгдээгүй байсан бүртгэгдсэн гэх нэг тийм аргаан гарч ирж байсан. Тэгээд захиргааны ерөнхий хуулиар бол захиргааны хэм хэмжээний акт нь улсын нэгдсэн бүртгэлд нийтлснээр хүчин төгөлдөр болж байгаа тий. Тэгээд энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй ерөнхий хуулийн этгээд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй талаар дурдсан байсан. Тэгэхээр энэ
энэ зохицуулттай холбоотойгоор одоо үр дагавар нь яг юу гэдэг юм бол ер нь холбоотой маргааныг энэтэй холбоотой маргааныг одоо шүүхээс ямар байдлаар дүгнж байгаа юм бол энэ бүртгэлтэй холбоотуулах юм бол Тийм. Энэ нэг бас энэ одоо саяны тэр 37-ийн 7 59-ийн 1-ийг ялахтай бас холбоотой асуудал. Яагаад тэгэхээр хэрвээ хэм хэмжээний акт бол заавал бүртгэгдсэн байх ёстой гэдэг хуулийн шаардлагыг хангах ёстой бол 37-ийн 7-д заасан захиргааны акт бол бүртгэгдэх шаардлага байхгүй. Тэгэхээр буцаал нэг бас энийг аль нь гэж тодорхойлсноос шалтгаалаад хуулийн ямар шаардлага тавих юм, ямар үндслээр маргах юм одоо нэхэмжлийнхаа шаардлагыг тодорхойлохдоо хэрвээ энийг хэм хэмжээний акт гэж одоо маргаж байгаа бол за тухайн одоо энэ хэм хэмжээний акт маань улсын нэгдсэн бүртгэл бүртгэгдсэн юм уу гэдгийг шалгана харин 37-гийн 7 гэж бодож байгаа бол тэнд бүртгэгдсэн хэсэг нь бол ерөөсөө энэ маргааны хувьд бол ярихдаггүй ийм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө бүртгэлтэй холбоотой асуудал ч гэсэн яг үндэ 37-гийн 7 59-ийн 1-2-ыг зайлшгүй юм ялгах тийм одоо хуулийн нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За тэгээд үүнээс үүдэлтэйгээр яг нөгөө нэг хэм хэмжээний актын бүртгэлтэй холбоотой асуудал бол ургаж гарч ирнэ. За одоо нөгөө нэг хэм хэмжээний акттай одоо нөгөө нэхэмжлэх эрх нэгдэх нөхцөл гэдэг одоо манай 3 дахь хэсэг бол орж ирнэ. Тэрнээс урьдчилан хэлэхэд бол захиргааны актыг одоо акттай холбоотойгоор нэхэмжлэл гаргах болон хэм хэмжээний акттай холбоотойгоор нэхэмжлэл гаргах нөхцлүүд бол өөр байдаг тийм. Хэм хэмжээний акттай холбоотойгоор болвол ерөнхийдөө хэрвээ бүртгэгдээгүй байх юм бол тухайн анханасаа эрх зүй үйлчлэлгүй за тэгээд түүнээс үүдэлтэй одоо хохируулалт нөхөн одоо асуудал гарсан байх юм бол тухайн одоо хэмжээний актыг мөрдүүлсэн тухайн одоо албан тушаалтан захиргааны байгууллага хариуцлага хүлээх ч юм уу ийм одоо нөхцөл байдлууд үүснэ тэгэнгүүт яг энэ бүртгэлтэй холбоотой асуудал бол 2016 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль одоо гарч үйлчилж эхэлсэн цагаас бол одоо нэг хуулийн дээр юм шаардлага тавигдаад үсэн одоо бүртгэгдсэн хэмжээний актын нэгдсэн бүртгэл бүртгэгдснээрээ хүчин төвлөлт болно гэдэг заалт орж ирж байгаа тийм. Тэнгүүд бид хэд судалгаандаа дүн шинжилгээндээ бол 16 оноос өмнө батлагдсан хэмжээний актууд болон 16 оны захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойших актууд гэж хоёр тусад нь ангилж үзэж байгаа дүн шинжилгээ хийсэн. Тэгэнгүүт ер нь аль тохиолдолд нь ялгаагүй нэг дүгнэлт гарч ирсэн. Шүүх бол яг бид хэдийг дүн шинжилгээ хийж авах тухайн үед бол яг хэм хэмжээний акт бүртгэгдсэн эсэх нь тухайн одоо хэмжлэгчийн эрх ашигыг одоо эрх ашигтай шууд хамааруулан дүгнэлт өгөхгүй байгаа тийм нөхцөл байдал одоо ажиглагдсан. Уул нь бол хуулиараа бол анханасаа л эрх зүй үйлчлэхгүй болох ёстой байтал шүүхүүд тухайн үед юу гэж дүгнээд исэн гэхээрээ энэ хэм хэмжээний акт нь хэдийгээр бүртгэгдээгүй ч гэсэн яг бодит факт яг де факто бол үйлчлээд яваад ирсэн байна. Тийм учраас де факто байдлаар бол энэ хүлээн зөвшөөрөгдсөн учраас яг энэ бүртгэгдсэн байхыг бол шаардахгүй гэх мэтчлэнгээр одоо дүнсэн нөхцөл байдлууд бол байсан. Тэгээ бид хэд бол энийг нэлээд шүүмжлэлтэйгээр бол дүн шинжилгээндээ одоо оруулсан. Ягаад тэгэхээр энэ чинь хуулийн шаардлага шүү дээ тийм. Ингээд анханаас эрх зүй үйлчлэлгүй байна гэд одоо баталсан байхад де факто энэ бол үйлчлээд явж гинэ гэж шүүх дүгнээд байгаа нь бол өөрөө одоо ер нь бол бас учир дутагдaltaй байна гэдэг талыг бол хөндөж өгч байсан. Тэгээд харьцангуй ер нь бол одоо нэг шүүх хурлууд маань нээлттэй явдаг болсон тий анхан давах хяналтын шатны шүүх хурлууд тэгээд ялангуяа одоо улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаа нэг үзэж байхад бол хэм хэмжээний актыг бүртгэгдсэн эсэх нөхцөлийг бол нэлээд чухлаар авч үздэг болсон байна гэж ажиглагдсан. Ер нь сүүлд орж байгаа хэм хэмжээний акттай холбоотой журамтай холбоотой маргаанууд дээр бол бүртгэгдсэн эсэх шаардлагыг бол асууж тодруулж исэн хариуцагчнаас тий. Тэгэхээр одоо харьцангуй бас нэг энэ юу маань одоо нэг практик маань тий энэ жишг маань жоох өөрчлөгдөөд яг энэ хуулийн шаардлагаа илүү ингэ шаарддаг болж гинүү да гэдэг одоо ийм эерэг төсөөлөл тийм бол бий болж байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага энэ захиргааны ерхий хууль заасан үүргээ гүйцэтгээс гадна бас хууль үйлчилж эхэлснээс өмнөх тохиолдолтой холбоотойгоор бас маргаан гарч ирж байгаа гэдгийг ойлгож авлаа. Тэгээд бас нэмэлтээр нэг хэлэхэд энэ бүртгэлтэй холбоотой асуудал нь ерөөсөө нэг юм бүртгэл гээд ийм зүгээр нэг юм бүртгэл одоо бүртгэж авч байгаа тийм нөхцөл байдал болоогүй нэг юм хэлбэр төдий агуулга бол байхгүй. Яг нэг тухайн одоо хууль зүйн яам бүртгэж авч байгаа шүү дээ тийм хууль зүйн яам бүртгэж авч байгаа. Энэ бүртгэлийн гол агуулга нь өөрөө юу вэ гэхээр тухайн хэм хэмжээний акт
захиргааны ерөнхий хууль болон те бусад хуульд одоо тэр чим одоо бусад хуулиар тэр нөгөө нэг эрх зүйн үнцгийн тогтоож байгаа ш журам батлах те тэнгууд бусад хуульд нийцсэн юм уу? Үндсэн хуульд нийцсэн юм уу? Тухайн яг салбарынхаа хуульд нийцсэн юм уу гэдэг бүх нөгөө нэг хуулийн шаардлагуудыг нь хянаад нэгсэндээ хяналтыг хэрэгжүүлээд тэгээ буцаах зохицуул хүртэл хуулийн дээр байгаа шүү дээ. Хэрвээ хэм хэмжээний акт нь өөрөө аливаа хуулийг зөрчсөн эсвэл одоо тодорхой нэгэн эрх зүй алдаатай гэж үзэх юм бол хэм хэмжээний актыг баталж гаргаж байгаа тэр субъект нь буцаах зохицуул байгаа. Тэгэнгүүт тухайн этгээд нь одоо хууль зүйнээс буцаж ирсэн тэр одоо дүгнэлттэй танилцаад тэрхүү алдаануудыг засаагаад буцаагаад явуулгуулсан зохицуулттай энд нөгөө нэг юм эрх зүйн хяналт явагдаж байгаа тийм маш том процесс байтал тэрийг зүгээр нэг юм хэлбэр төдий гэж юусэн харж болохгүй. Тийм учраас би тэдийн зүгээс ч гэсэн ингээд дүн шинжилгээний бүхэл одоо юм бүртгэл гэдэг юм бүлгийг оруулж ирээ те. Одоо хэм хэмжээний актын бүртгэл гэдэг бол юусэн хэлбэр төдий асуудал биш шүү. Энд чинь нөгөө нэг захиргааны акт бол ядаж нөгөө нэг хүнд л үйлчлдэг те нэг хүний эрх шиг хамгаалалтын асуудал гэдэг бол хэм хэмжээний акт маш олон тооны этгээдэд дахин давтагдах шинжтэй байдаг учраас анханасаа гарахдаа энэ өөрөө маш алдаагүй те эрх зүйн алдаагүй аливаа хүний эрхийг зөрчөөгүй хуульд нийцсэн гарах хэвээр. Тийм учраас нэгсэндээ хууль зүйн бол уухта урдчсан хяналтыг одоо хэрэгжүүлж байгаа тийм нөхцөл байдал шүү дээ. Тэгэхээр энэ бүртгэл чинь өөрөө ерөөсөө бүртгэл гэдэг энгийн нэг юм процесс биш. Энэ бол өөрөө урдчсан хяналт шүү. Тийм учраас энэ бүртгэл бүртгэгдсэн үгүй юу гэдэг бол бүр зайшгүй одоо харах шаардлагатай шүү гэдгийг бол харуулахыг их зорьсон. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагын хүртэл тэргээр одоо хянж үзэж байгаа гэдгээрээ онцлог гэж ойлголоо. За тэгээд захиргааны хэм хэмжээний актад холбогдуулаад ер нь хэн ямар тохиолдолд хэмжлэл гаргаж болд юм бэ? Тэгээд өөрөөр хэлэх юм бол процесс хуулийн 52-ийн 5-ын 6-ад тусгасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал гэдгийг шүүхээс яаж дүгнэж байгаа талаар төлөвлөсөн судлаач байна. За тэгэхээр процесс хуулиас заасны дагуу болохоор захиргааны хэм хэмжээний акт холбоотойгоор одоо маргахын тулд бол тухайн хэм хэмжээний актын улмаас хүн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй ийм байгаа тохиолдолд бол хэмжлэл гаргах ийм эрхтэй байгаа даа. Тэгэхээр бидний зүгээс болохоор шүүхийн шийдрүүдийг хараад үзсэнгүүт болохоор шүүх энэ зөрчигдөж болзошгүй гэдгийг бол бас ялгаатай байдлаар бол тайлбарлаж зарим тохиолдолд хэмжлэгийг хүлээн авахгүй тий зарим тохиолдолд хэмжлэгийг хүлээн авч байгаа ийм бол ялгаатай байдал бол харагдсан. За ялангуяа энэ зөрчигдсөн гэдэг дээр одоо юу гэж дүгнээд ийнэ гэх юм бол ерөнхийдөө дүн шинжилгээний хувьд бол 4 шийдвэр дээр бол авч үзээд за тэгээ харангуйд болохоор зөрчигдсөн байхын тулд тухайн хүн хуулийн этгээд маань тухайн хэм хэмжээний акт дээр үндэслээд захиргааны байгууллагад хандсан. Тэг ямар нэг хүсэлт гаргацсан. Тэгээд тэр хүсэлт юм уу одоо өргөдлөгийн ч юм уу шийдвэрлэхээс татгалцсан ийм шийдвэр гарсан тохиолдолд хэм хэмжээний актын улмаас тухайн этгээдийн субъектив эрх нь зөрчигдсөн байна гэж ингэж үзээд байгаа хандлага бол ажиглагдаж байна. Харин ямар нэг тухайн хэм хэмжээний акт дээр үндэслээд иргэн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргаагүй ч юм уу тий тухайн харилцаанд оролцох гэж байгаа ямар нэгэн тэр хүсэл зорилгоо илэрхийлээгүй тохиолдолд энийг бол нөгөө субъектив эрх нь зөрчигдсөн ашиг сонирхол нь одоо зөрчигдөж болцсохгүй байна гэж бол дүгнэхгүй байгаад байна уу гэж бол ингэж харагдсан байгаа харагдсан. Тэгэхээр ер нь бол одоо жишээлбэл яг дүн шинжилгээний хувьд дээр гарч ирсэн санхүүгийн зохицуулах хорноос баталсан үндэс цаасны бүртгэлийн журам байна тий. Тэгчмүүд нэг үндэс цаасны бүртгэлийн журам заасны дагуу тухайн одоо иргэн хуулийн этгээд маань өөрөө бүртгүүлэх тухай ямар нэг хүсэлт гаргацсан тохиолдолд зөрчигдсөн байна гэж хүлээж авах гэдэг юм. Тэрнээс өөрөө ямар нэгэн хүсэлт гаргаагүй тохиолдолд бол хүлээж авахгүй ийм хандлага болж ажиглагдсан. За гэхдээ энэ дээр болохоор нэг онцлог ерөнхийдөө бол 4 шийдвэрийг л гаргаж ирсэн байгаа. Эхний 2 тохиолдол маань болохоор яг улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд хөтлөх журам байгаад байгаа. Нөгөөх нь түрүүний хэлсэнчлэн санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлийн журам байгаа. Энэ 2 тохиолдол дээр шүүхээс яг ижилхэн байр сууриаар өөрөөр хэлэх юм бол заавал хүсэлт илгээсэн байх ёстой гэсэн байдлаар бол тайлбарлсан. Нэг кейсийн хувьд болохоор Өвөр хангаан аймгийн Зүүн Баян Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бол тодорхой нутаг дэвсгэрийг 2000 га газрыг бол тусгай хамгаалтанд 10 жилийн хугацаатаар авах тухай ийм хэм хэмжээний акт баталсан. За тэгэнгүүт тухайн тэр 2000 га газар гэдэг дээр бол хээ гагийн
одоо ямар нэгэн ХХК-гийн эзэмшлийн одоо хайгуулын ашигт нотмлын хайгуулын тусгай зөвшөөрлийн газартай нь бол давхцсан гэсэн. Тэгэнгүүт нөгөө ХХК чинь мэдээж нөгөө хайгуулаа эрхлэх боломжгүй болчихно гэсэн үг тийм. Ингээд тухайн хэм хэмжээний актыг тусгай хамгаалтанд авах тухай хэм хэмжээний акт дээр ингээд маргаад явсан чинь шүүхээс юу гэж үтсэн бэ гэхээр энэ бол зөрчигдөг байна. Ирэх хууль ёсны ашиг сонирхолтой зөрчигдөлж болцсошгүй гэж үзэхгүй гэсэн ийм төгөлт бол гаргасан. Гэтэ энийг ингээд хараад үзэх юм бол цаана нь уулын ХХК-гийн ашигт малтмлын тусгай зөвшөөрөл одоо хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ХХК байгаад байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол бас ийм өгөөмөц одоо шийдэл гаргасан ийм бол зүйл ажиглагдсан. За нөгөө нэг бас нэлээд онцлог байдлаар тайлбарсан маргаан юу гэсэн бэ гэхээр энэ харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дараагаас гаргасан Монгол улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн ийм одоо хэм хэмжээний актыг бол баталсан. Тэгэхээр энэ хэм хэмжээний актын үндсэн агуулга нь юу байсан бэ гэхээр уул нь нөгөө телевизийн нэвтрүүлэг эрхлэх одоо аж ахуй нэгжүүд бол нэг зах зээл байгаад байгаа. Хуулиараа тодорхойлдог авах үзэг. Гэтэл энэ хэмжээний актаар болохоор тодорхой хугацаагүйгээр зарим үйлчлэгээ эрхлэгч нар болохоор тусгай зөвшөөрөл эрхлэхгүйгээр энэ одоо нэгсэндээ юг интернетээр дамжуулах ийм үйлчлэгээ эрхлэж болно гэдээ ингээд зохицуулсан. Гэтэл нөгөө хүмүүс нь болохоор бусад хүмүүсийн хувьд болохоор заавал тусгай зөвшөөрөл авах гэдэг. Энэ хэм хэмжээний хувьд болохоор хавцралтанд заасан тэр хүмүүсийн хувьд бол ямар нэгэн одоо хугацаагүйгээр дээрэс нь одоо тусгай зөвшөөрлөхгүйгээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно гэдгийг зохицуулсан. За ингээд шүүх дээр очиод маргангууд шүүх юу гэж тайлбарсан бэ гэхээр энэ бол яг ижил төрлийн үйлчлэл үзүүлж байгаа хүмүүс байгаад байна те өргөн нэвтрүүлэг те. Гэтэл зарим төрлийн хүмүүс зарим одоо зарим аж ахуйн нэгж болохоор заавал тусгай зөвшөөрөл хэрэгтэй гэж үзээд байдаг. Гэтэл зарим хүмүүс болохоор тусгай зөвшөөрөл хэрэггүй гэсэн байдлаар хэм хэмжээ тогтоосон нь өөрөө цаашлаад хууль тогтоомж өрсөлдөөний тухай хууль болон үндсэн хууль заасан нөгөө тэгшэрхийн байдалд тэгшэрхийн зарчмд бол ерөөсөө нийцгүй байгаад байна. Тэгэхээр энэ бол нөгөө захиргааны процессын хууль дотор байгаад байгаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндслэл болж байна гэдэг байдлаар хүлээж авсан. Тэгэхээр энэ бол бас нэлээд онцлог ач холбогдолтой кейс. Дээрээс нь яг энэ нөгөө шүүгд хандах эрхийг одоо тайлбарсан ийм кейс бол гэж ингэж харагдсан байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хараад үзэх юм бол субъектив эрхийн зөрчигдсөн хэсэг нь тухайн одоо журамд хандаж ямар нэгэн байдлаар хандсан байх гэдэг юм нийтлэг үйлчилж байгаа гэж ойлгож авлаа. За тэгээд хэм хэмжээний актын бүртгэлтэй холбоотой маргаан дээр бол одоо ийм нэхэмжлийн төрөлтэй холбоотой маргаанууд нэлээд харагдсан. Одоо бид нар ч гэсэн ингэж хичээлээр задлахдаа захиргааны хэм хэмжээний акт дээр бол хоёр төрлийн нэхэмжил гаргаж болно нэхэмжлийн шаардлага. Хүчингү болгох эсвэл хүчин төгөлдөр бус тооцоолох гэд заагаад байсан. Гэтэ яг шүүх дээр бол одоо жишээлбэл өөр даалгах нэхэмжлэг жишээлбэл гаргамаар байгаа ч юм уу тийм шийдвэрүүд харагдчихсан. Энэ талаар дурдах юм бол за сая хэлсэнчлэн процесс хуулийн дотор бол захиргааны хэм хэмжээний акттай холбоотой бол шийдвэр гаргах юм бол нэг бол хүчингү болгож болно тий эсвэл хүчин төгөлдөр бус тооцох боломжтой байгаа тий. Гэтэл нөгөө нэг шүүхийн практикт за дээрэс нь зарим судлаачдын үзэж байгаагаар болохоор хэм хэмжээний акт бол зөвхөн энэ хоёроор бол хязгаарлагдахгүй энэ хэмжээний шаардлага шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь өөр буюу даалгах хэмжлэл за эсвэл нөгөө хэм хэмжээний акт гаргахгүй байгаа эсвэлтгүүдээр хүртэл маргаад хөрөлөө нэхэмжлэх боломжтой юм шиг гэсэн байдлаар бол маш олон хүмүүс бол байр суурьаа илэрхийлсэн байдаг. За шүүхээс ч гэсэн тодорхой шийдвэрүүд гаргаад явж байна тий. Тэгээ практикийг нь судлаад үзэнгүүд ер нь бол яалтчгүй ганцхан хүчингү болох болон хүчин төгөлдөр бус болгох хэмжлийн шаардлагаас гадна за хүчингү болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, за хууль бус байсан болохыг тогтоолгох тий. За бүр цаашлаад хэм хэмжээний акт нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах, за илт хууль бус болохыг тогтоолгох, за мөн нэхэмжлэгчд учирсан хохирлыг нүгэн түлхийг даалгах. За дээрэс нь хэм хэмжээний акт гаргах одоо үүргээ хэрэгжүүлээгүй эсвэл төхийг бол хууль бус болохыг тогтоолгох гэх мэтчлэн одоо нэхэмжлийн шаардлагууд бол дангаар болон хамтарсан байдлаар бол хамтд нь бол ингэж гаргаж байгаа ийм практик бол ажиглагдсан. Тэгэхээр
яг энэ шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний хувьд болохоор эдгээр хуульд заагаагүй буюу хүчингүй болох болон хүчин төгөлдөр бус болохыг тогтоолохоос гадна гаргаад байгаа нэхэмжлийн шаардлагуудыг шүүх юу гэж дүгнээд байгааг хүлээж аваад байгаа мó үгүй гэдгийг бол ер нь бол судалж үзсэн. За ингээд үзэнгүүт болохоор түрүүн хэлсэн эсвэл төг хууль бус болохыг тогтоолгох. За дээрэс нь захиргааны хэм хэмжээний акт үргэлж хууль бус болохыг тогтоолгох. За захиргааны хэм хэмжээний акт хууль бус байсан болохыг тогтоолох гэсэн энэ хэмжээлийн шаардлагууд дээр бол шүүхэл ер нь хүлээж авахаас татгалзаад за тэр татгалцсан үндслээ юу гэж тайлбарлаж ийнэ гэхлээр ерөөсөө хуульд бол хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолох гэсэн ийм хоёр л хэмжээлийн шаардлага байгаад байна. Тэгэхээр энэ хуульд заагаагүй байдлаар бол хэмжээлийн шаардлага гарах боломжгүй гэдэг байдлаар бол дандаа хүлээж авахаас татгалзсан ийм байдалтай байна. Харин тэр нөгөө даалгах гэдэг дээр болохоор шүүх бол хүлээж авсан ийм бол тохиолдол байгаа. За энэ нь ямар тохиолдол вэ гэхээр нэлээд одоо та бүхний мэдэж байгаачлан нөгөө хурдан байрны уралдаантай холбоотой байгаа. Тэгэхээр энэ дээр ямар засгийн төрийн бас байгууллагуудаас бол шүүхэд хандаад засгийн газарт нөгөө жил бүрийн 5 сарын 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд бол хурдан мөрний уралдааныг бол зохион байгуулахыг хориглох тухай ийм хэм хэмжээний актыг бол гаргахыг даалгах тухай ийм хэмжлэл гаргасан. За тэнгууд шүүхээс болохоор юу гэж үтсэн бэ гэхлээр мэдээж энэ даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага бол мэдээж хуульд байхгүй байгаа тий. Гэхдээ энэ тохиолдлыг бол аваад одоо хүлээж авах нь зохистой гэж үзээд бол хүлээж авч шийдвэрсэн байгаа даа. Тэгэхээр яагаад ямар үндслээр бол хүлээж авсан юм бэ гэхлээр ер нь бол шүүхээс даалгана гэдэг байгаа маань болохоор тухайн хэм хэмжээний актын агуулгыг нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад даалгаж ч юм уу зааж өгч байгаа явдал биш. Энэ бол мэдээж болохгүй. Тэгээ за ийм төрлийн захиргааны хэм хэмжээний акт гаргах хэрэгтэй гэдэг ч юм уу тэр агуулгыг нь бол заах, даалгах бол хориотой. Харин үнэхээр хуулиар тухайн одоо хэм хэмжээний акт тогтоох эрхийг шилжүүлсэн байгаа тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад тэрийг энэ нь одоо хуульд одоо даалгачаад байхад энийг хэм хэмжээгээ тогтоох ёстой шүү гэж бол одоо даалгах бол боломжтой гэсэн байдлаар бол тайлбарсан байгаа даа. За гэхдээ бас дахиад нэг онцгой тохиолдол нь юу вэ гэхэлэр энэ даалгах хэмжээний шаардлагатай холбоотойгоор бас нэг кейс гарсан нь боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн бичгийг зохиох, хэвлүүлэх, за түгээх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах тухай ийм хэмжлэл гаргасан. Тэгээд энэ нь хэм хэмжээний актыг одоо ямар байдлаар нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгасан бэ гэхлээр одоо байгаа хэм хэмжээний актыг илүү боловсронгуй болгоод за сургуулийн боловсролын стандартад одоо нийцүүлсэн байдлаар одоо сурах бичгийг хэвлүүлж түгээж олон нийтэд түгээх ёстой. Одоо ийм байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэдэг байдлаар одоо даалгасан. За тэнгууд шүүхээс юу гэж үзсэн бэ гэхээр түрүүний хурдан морины уралдаантай ялгаатай зүйл нь болохоор хурдан морины уралдааны хувьд бол одоо гарцсан байгаа ямар нэгэн хэмжээний акт байхгүй. Шинээр нэгсэндээ хэм хэмжээний акт гаргах гэдэг. Тэрийг бол даалгаж болно. Гэтэл энэ одоо ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигтэй холбоотой асуудал болохоор аль үжээний хэм хэмжээний акт нь байгаад байна. Тэрэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах агуулгыг нь шүүх гүйцэтгэх мэдэлд өөрөө даалгаж болохгүй. Ингэчингүүд нөгөө хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн хоорондын баланс буюу нөгөө төрийн эрх мэдэл хуваарлах онол маань өөрөө алдагдчихж байгаа учраас тэр тодорхой агуулга нэмэлт өөрчлөлт оруулах агуулгыг шүүхээс даалгах бол боломжгүй гэсэн байдлаар шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг нэхэмжлийн төрөлтэй холбоотойгоор бол дүгнээд хэлэх юм бол ер нь бол шүүхээс бол хүчингүй болох болон хүчин төгөлдөр бус болохыг бол тогтоох нэхэмжлийн шаардлагыг хүлээж авч шийдвэрлэж байгаа боловч шийдвэрлэж байгаа. Харин бусад буюу хуульд заагаагүй нэхэмжлийн шаардлагыг бол ер нь бол хүлээж авахгүй байгаа дээ. Харин тэр нөгөө хэм хэмжээний акт гаргах тэр эрх шилжүүлжээд байхад тэрийг хэрэгжүүлэхгүй байгаад байгаа ч юм уу. Тэг ийм тохиолдолд бол зарим кейсүүд дээр бол хүлээж авсан ийм тохиолдол бол ажиглагдсан байгаа. За баярлалаа. Харьцуулсан судалгааны хэсгээр Япон улстай харьцуулсан байсан. Тэгэхээр Япон улсын хувьд ер нь захиргааны хэм хэмжээний актыг юу гэж тодорхойлдгийг. За тэгээд бас энэ захиргааны хэм хэмжээний актад шүүхээс ямар хяналт тавьдаг талаар төлөвлөн судлаач маань танилцуулах юм бол. За тэгэхээр Япон улсын хувьд болохоор захиргааны хэм хэмжээний акт гаргах
энэ эрх хэмжээг бол гүйцэтгэх мэдлийн байгууллагт бол үндсэн хуулиар нь бол зааж одоо нэгсэндээ эрх шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр тус улсын үндсэн хуулийн 41-р зүйл заасны дагуу бол хууль тогтоох эрх мэдлийг ер нь бол парламент л ганцхан хэрэгжүүлнэ. Тэгээ энэ бол манай Монгол улсад ч гэсэн нэлээд ижлэгэн яг хууль тогтоох эрх мэдлийг бол онцгой бүрэн эрхнийг хууль тогтоох гэдэг байгаа тийм. Гэхдээ зарим тохиолдолд зайлшгүй тохиолдолд эрх шилжүүлэх боломжтой гэдэг энэ асуудлыг бол Японы улсын үндсэн хуульд ч гэсэн нэлээд зохицуулж өгсөн байдаг. За ингээд тухайн улсад болохоор энэ хэм хэмжээний акт гэдгийг бол юу гэж тодорхойлоод байна вэ гэхээр илүү манай улсынхтай бол мэдээж ерөөхдөө бол ижлэг энэ бол яг л нөгөө актаас ялгагдаад байгаа зүйл нь байнга давтагдах шинжтэй, заавал дагаж мөрдөх шинжтэй юм байгаад байгаа тий. Гэхдээ тухайн улсын хувьд болохоор энэ хэм хэмжээний актаа бол маш олон одоо тухайн шинжээс нь шалтгаалаад олон ангилсан байгаа тийм тий. За хэм хэмжээний акт гэж ангилаад байна. Энэ бол яг манай Монгол улсын яриад байгаа бидний яриад байгаа 59-1 буюу хэм хэмжээний акт байгаа. Нөгөөх нь болохоор бид нөгөө дотогш чиглэсэн гэж яриад идэг. Нөгөө дотогш чиглэсэн акт буюу одоо дотоод журмуудыг ойлгоод байгаа тий. За ингээд тэр нөгөө хэм хэмжээний актыг болохоор дотор нь буцаад шинжээр нь болохоор хоёр ангилаад за эхнийх нь болохоор тухайн хэм хэмжээний акт маань агуулгаасаа шалтгаалаад хуулийг дагаж мөрдөх журам гэж байгаад байна. За нөгөөх нь болохоор хуулиар эрх шилжүүлсэн хэм хэмжээний акт гэж бол ингэж хоёр ангилах боломжтой гэж бол үздэг. За эхний хуулиар эрх шилжүүлсэн хэм хэмжээний акт гэдэг маань юу гэлж юм бэ гэхээр мэдээж тухайн хэм хэмжээний актыг батлахын тулд хуульд заавал эрх шилжүүлсэн одоо зохицуулалт байх ёстой. Тэр зохицуулалтын агуулга нь одоо тухайн хэм хэмжээний актаар тодорхой хүрээнд иргэний эрх за үүрэгт нөлөөлж болох үс ийм хэм хэмжээг тогтоож болно шүү гэдэг тэр одоо зөвшөөрлийг нэгсэндээ тэр эрх шилжүүлж байгаа хуулийн зохицуул дотор оруулцдаг. Ийм байдлаар одоо зохицуулахыг энэ үндэслээд одоо хэм хэмжээний акт гарч байгаа тохиолдолд хуулиар эрх шилжүүлсэн хэм хэмжээний акт гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь болохоор хичнээн хэм хэмжээний акт маань иргэний эрх үүрэгт одоо ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх агуулгыг багтаасан байсан ч гэсэн энэ маань хуулийн зорилго, хуулийн тэр нэг эрх шилжүүлээд байгаа хуулийн зорилго цар хүрээнээс бол хальж болохгүй. Зөвхөн тэр хүрээнд л байх ёстой. Шинээр одоо үүрэг тогтоодог ч юм уу тий хариуцлага оногдуулдаг. Ингэж ийм одоо байдлаар бол хэм хэмжээ тогтоож болохгүй гэсэн зарчим бол цаана байгаа. Нөгөө нэг юм нь юу хэлээд байна вэ гэхээр хуулийг дагаж мөрдөх журам гэдэг байгаа. За энэ нь болохоор тухайн хэм хэмжээний акт маань ерөөсөө хуулийн зохицуулалтыг л яаж наривчилж дагаж мөрдөх юм бэ тий практик дээр гэдэг асуудлыг дэлгэрэнгүй байдлаар зохицуулж байгаа ийм хэмжээний актуудыг хэлээд байгаа. Энэ төрлийн актуудын хувьд, журмуудын хувьд болохоор шинээр эрх үүрэг одоо оногдуулна гэдэг ч юм уу тий эсвэл иргэн хуулийн этгээдийн тэр эрх үүрэг хариуцлагатай холбоотой ямар нэгэн асуудлыг бол огтоос хүндэхгүй зөвхөн хуулийн тухайн зохицуулалтыг илүү дэлгэрэнгүй байдлаар журамлаж наривчилж өгч байгаа ийм л хоёр одоо хэм хэмжээний акт байгаа гэж ойлгож байна. За манай өнөөдрийн подкаст маань нэлээд өндөрлөх тал руугаа хандж байна. Тэгэхээр энэ судалгаанаас яригдаагүй өнгөрсөн нэмж дурдах зүйл байгаа болон судлаач маань. За түрүүний нэг бүртгэлтэй холбоотой асуудал дээр нэмэлтээр хэлэхэд одоо нэг 2016 оноос өмнө болон 2016 оноос хойшоогоо батлагдсан одоогоор хараахан бүртгэгдээгүй байгаа хэм хэмжээний актуудын тухайд нэгэнтээ хэм хэмжээний акт бүртгэгдээгүй. За тэгээд түүнийг шүүхээс бүртээ энэ бол одоо бүртгэгдээгүй байсан байна. Анхнаасаа их зөвлөжлөхгүй байсан байна гэдгийг тогтоосон тохиолдолд түүнээс мэдээж хохирол үүснэ. Одоо хэм хэмжээний актыг хэрэгжүүлсэнтэй холбоотой нэгсэндээ хүчин төгөлдөр бусдын их зөвлөжлөлгүй хэм хэмжээний актыг одоо хэрэгжүүлсэнтэй холбоотой хохирол үүссэн тохиолдолд энэ нөгөө хэм хэмжээний акт нь олон тооны этгээд те олон хүнийг хамардаг учраас хохирлын асуудал яригддаг. Тэгээд бүх одоо хүн бол яг нөгөө шүүгүүд ингээд нэхэмжлэл гаргаад өөрийнхөө эрхийг хамгаалуулад за яг үнэндээ ямар хэм хэмжээний акт нь бүртгэгдсэн байгаа, ямар хэм хэмжээний актыг шүүхээс хүчингүү гэж одоо тогтоосон тий. Тэрийг мэдэх боломжгүй байдаг учраас иргэдийн хувьд бол тухайн хохирлыг барагдуулах тэр нөхцөл байдлыг мэдэхгүй өнгөрөх ч юм уу тохиолдлууд их олон байдаг. Тэгээд ер нь шүүхийн шийдвэрүүдийг хараад дүн шинжилгээнээс харахад бол
шүүхүүдийн нэг нэмж дурдаад исэн зүйл нь юу байсан бэ гэхээр нэгэнд одоо хүчин төгөлтөр бус те нэгэн хэрэгцээ үйлчлэл үзүүлэхгүй хэм хэмжээний актыг одоо хэрэгжүүлснээс үүдэлтэй хэрвээ альва иргэн хуулийн этгээдэд те хохирол учирсан бол тухайн одоо хохирлоо иргэн хуулийн этгээд бол захиргааны байгууллагаас бол нэхэмжлэх бол эрхтэй. Тэгээд түүнийг бол бас заавал шүүхээр тогтоолох шаардлага бас байхгүй. Нэгсэндээ урьдчилсан журмаар те хандаад одоо зөвлөлгүй юм хэмжээний актыг бүрдүүлж одоо түүнээс хэрэг охирол үүссэн бол маргаах бол боломжтой гэдгийг бол дурдчихсэн тийм нөхцөл байдлууд ажиглагдсан. Гэхдээ бас нэг онцлог харагдчихсэн тухайн үед зүйл нь болохоор нэгэнтээ одоо үйлчлэл нь дуусчихсан. Эсвэл түүнийг одоо хүчингү бас нэг тогтоосон хэм хэмжээний актуудын тухайд тухайн хэм хэмжээний актуудтай маргахад бол нэгэнт одоо нэг хүчин төгөлтөр бус болчихсон эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй байгаа одоо хэм хэмжээний акттай одоо маргах нэгсэндээ нэхэмжлийн тийм шаардлага бол байхгүй. Энэ утгаараа нэхэмжлэх эрх нь одоо нэгдэг тийм нөхцөл бол байхгүй гэдэг агуулгуудыг бас дурдчихсан тохиолдлууд байсан. Тэгэхээр ер нь нэг бид хэдийн энэ сэдвийг сонгож аваад хийсэн одоо шалтгаан цааш тийм зорилготой холбогдуулаад хэлэхэд бол хэм хэмжээний акт гэдэг бол өөрөө олон дахин тэгээд олон тооны этгээдэд дахин давтагдан үйлчлэгдэх шинжтэй учраас иргэд хуулийн этгээдүүдийг ч гэсэн альва нэг одоо ингээл юу гэдэг хин нэг байцаагч ч юм уу эсвэл хин нэгэн захиргааны албан тушаалтан ямар нэгэн журам бариад ороод ирж байгаа тохиолдол тэр журмын дагуу таныг торгож ийн эсвэл тэр журмын дагуу таныг ингэж ийн гэд ямар нэг эрх зүйн тийм үр дагавар үүсгээд ороод ирж байгаа тохиолдолд тухайн акт нь хэм хэмжээний актын бүртгэлтэй байна уу гэдгийг одоо интернет хөгжсөн цагтээ legal info-оор ороод харчих боломжтой. За тэгээд энэ акттай холбоотой маргаан үүссэн байна уу гэдгийг зүгээр л Google дээр хайчхад хүртэл гараад ирэх боломжтой. Тэгэхээр өөрсдийнхөө эрхийг бас иргэд маань за хуулийн этгээдүүд маань хуулийн этгээд одоо эрх бүхий хүмүүс маань хамгаалаад хамгийн наацх нь энэ яг хүчин төгөлтөр эрх зүйн үйлчлэлтэй акт муу юм уу гэдгийг нь харж байгаасаа гэж бол маш их хүсэж байна. Тэгээ бид хэд бас нэг нэлээд үр дагавар өндөр юм хүрээн өргөн ийм сэдэв байсан учраас энийг бас ингээд илүү ихээр иргэд маа дан ганц юм хуульч судлаач гэлэхгүйгээр иргэд хуулийн этгээдүүд маань ч гэсэн уншаа цаашдаа үйл ажиллагаа амьдралдаа ч гэсэн хэрэг болгоод явах бол илүү тухайн болох болов уу гэж бас харж байгаа. Төлөв судлаачийн миний хувьд нэмэх зүйл байна. За сая олон судлаачийн хэлж байгаатай ижлэгэн бид нар болохоор энэ судалгаа маань ерөөсөө 4 зүйлд нэлээд төвлөрсөн. Гэтэл хэм хэмжээний акттай холбоотой асуудал бол маш олон асуудал байгаа. Тэгээ шүүхийн практикаас гадна цаанаа бас онлайн зарчмын зөндөө олон хөндөх ёстой асуудал бол байгаа. Тэгэхээр тэр болгоныг бол энэгээр л хөндөж чадаагүй. Гэхдээ нэг зүйлийг яг сүүлийн үед одоо практикт гараад байгаа иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөд байгаа кейсүүд дандаа юутай холбоотой нь вэ гэхээр дандаа хэм хэмжээний акттай холбоотой. Тэгээ энэ хэм хэмжээний акт гэдэг нь болохоор ерөөсөө тухайн эрх олгоод байгаа хуулийн хүрээнд л байх ёстой. Хуулийн зорилгоос хальж болохгүй. Хуулийн тэр цар хуурийнээс нэгсэндээ хальж болохгүй. Хуулиар хориглоогүй асуудлыг тэнд очингуудаа хориглож болохгүй тийм. Хуулиар иргэн хуулийн этгээдэд үүрэг болгоогүй асуудлыг хэм хэмжээний актаар үүрэг оногдуулдаг ч юм уу ингэж болохгүй. Дээрэс нь хууль нэгсэндээ хэм хэмжээний акт өөрөө бас үндсэн хуулийн тэр үндсэн хууль заасан байгаа хүний эрхийг дээдлсэн, хүний эрхийн мэдрэмжтэй ийм актууд гарах ёстой. Тэгээ гэтэл манайх дээр хүний эрхийн ямар ч үндсэн мэдрэмжгүй ийм хэм хэмжээний актууд зөндөө гараад байна тий. Тэгээд дээрэс нь ганцхан хэм хэмжээний актын тэр хууль зүйн шаардлагын асуудлаас гадна хэм хэмжээний акт тогтоох гээд байгаа тэр одоо хууль хэм хэмжээний актыг тогтоох тэр иргэшилжүүлж байгаа хуулийн зохицуулт маань өөрөө маш тодорхой байх ёстой. Яг ямар асуудлыг хэнд одоо хэм хэмжээний акт гаргахаар даалгаад байгаа иргэшилжүүлээд байгаа юм. Байгаль орчны сайдад ан агнуурын тухай журам батлах боломжтой гэдэг ч юм. Тэгээ тэрийг маш тодорхой байх ёстой. Тэгэхгүй
энийг одоо Японд ч гэсэн бусад улсуудын үед нөгөө white paper гэдэг сулгуй цаасаар их шилжүүлж болохгүй. Ингэчгээр нөгөө гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хязгааргүй их болгоцчод байна. Тэр асуудлаар ерөөс юу ч дураараа хэм хэмжээ тогтоож болох юм шиг болгоцчод байгаа. Тэгэхээр ерөөсөл хэм хэмжээ тогтоох тэр зохицуулалт маань өөрөө бас маш нарийн тодорхой байх ёстой. Тэр зохицуулалт дээр гарч байгаа үндслээд гарч байгаа хэм хэмжээний акт маань өөрөө үндсэн хууль болон бусад хууль эрх шилжүүлж байгаа хуулийн зорилго хүрээний асуудал хальж болохгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг бүгдийг нь манай улсын хувьд уул нь бол хоёр дамжлагтай хяналт яваад байгаа тий. Яам хянаад байна. Урьдчилсан хяналт хийгээд байна. Дараа нь шүүх хянаад байна тий. Тэгэхээр энэ урьдчилсан хяналтын хүрээнд ч гэсэн нэлээ эдгээр асуудлуудыг хууль зүйн шаардлагат нийцсэн үгүй гэдэг асуудлыг бол хянаад явах юм бол хэм хэмжээний актыг бол бас хэн нэг этгээд ийм эрх хууль ёсны ашиг сонирхлын зөрчигдөх. Тэг зөрчигдөөд хохирол амсах тэр эрсдлийг бид нар магадгүй бууруулах боломжтой байх тий. Тэгэхээр яг сүүлийн үед бол энэ яамнаас ч гэсэн гэлээ хэм хэмжээний акт маань өөрөө хуулиар хориглоогүй асуудлыг хориглоод хүмүүсийн эрх ашиг сонирхлыг зөрчөөд байна гэдэг асуудлаар бол бас хөдлөөд ингээд яваад байгаа нь бас нэг үлийн сайшаалтай байх тийм. Тэгэхээр ер нь бол энэс цаашаа зөндөө олон судлах зүйлүүд байгаа. Дээрээс нь бидний судалгаач нь энэ одоо шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийсний дараа маш олон одоо ач холбогдолтой одоо шүүхийн шийдвэрүүд зөндөө олон гарсан. Тэгэхээр энийг бас дахиад апдейт хийгээд одоо судалгаа хийх тийм шаардлагатай байгаа гэж бол ингэж бодож байна. За баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн Legal Talk подкастын дугаараар захиргааны хэм хэмжээний акт, за түүнийг шүүхийн практикт захиргааны актаас ямар шинжээр нь ялгаж байгаа талаар, за мөн улсын нэгдсэн бүртгүүлэлттэй холбоотойгоор ямар асуудал гарч ирж байна. За цаашлаад тус акттай холбоотой нэхэмжлэл гаргах эрх яаж үүсэж байгаа. За энэ актад холбоотойгоор ямар нэхэмжлийн шаардлага гаргаж байгаа талаар нэлээд өргөн хүрээнд авч ярилцлаа. Тэгээ миний хувьд бол маш их сонирхолтой, их зүйл сурсан ярилцлага боллоо. Тэгээ сонсогчд маань ч гэсэн энэ талаар бас ойлголт нэмэгдсэн гэж бодож байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн хийсэн судлаачдаа маш их баярлалаа.